Дөрөвдүгээр хэсэг. Юми Анаг машинаараа дайрах гэж байсан ч огцом тооромзлон түүний зориг даанч хүрсэнгүй. Яасан хийж чадгааргүй нү гэж Ана түүний хор шарыг улам малтана. Үзэгдэл шилжгэд Юми нөхөр болох жихүүний тушаалаар нэгэн гишүүний ихнэртэй уулзан юм яран сууна. Төрөүний явдлаас болоод угийн сэтгэл санаа нь авах юмгүй байгаа Юми тухайн уулзалтандаа жоохон ёс зүйгүй авирлаж орхидог. Ярианы төгсгөлд баян хатагтай гадаадад явж байхдаа таныг гинт санаад авсан гэж ууттай зүйл бэлгэллээ. Тэгээд баян хатагтай би ингээд явъя да гэд тооцоогоо төлөхөөр кас руу очлоо. Юми юу юм бол гэд задлаад үзтэл брендийн цүнхэн дотор маш их хэмжээний бэлмөнг хийсэн байх нь тэр. Энэ нь баячуудын мэдлэх арга бололтой. Баян хатагтай касан дээр зогсож байхдаа Юмигийн ёс зүйгүй бүдүүлгийг нь гайхан утсаар ярина. Угийн лимон хэрэгтэй байсан Юми тухайн уулзалтанд бүдүүлэг авирсандаа харамснуу гэлтэй харагдаж байв. Уулзалтын дараа Юми машинда Анаг хүлээж байлаа. Тэгээд Ана гарч ирэхэд түрүүний олсон мөнгөө Ана руу сарвайн 100 сая орчим болно. Миний хийж чадах дээд хэмжээ ийм л байна. Гэхэд Ана мөнгийг шидэн мөнгөөр хийж болдгүй зүйл гэж байдаггүй юм. Хэрвээ байх юм бол мөнгө чинь дутуу байна гэсэн үг. Ойлгов уу? Гээд үлдсэн хугацаанд мөнгөө бүрэн төлөхийг бас шатаар алхаж байхыг тушаагаад цааш яван одлоо. Дүрс шилжгэд Юмигийн тухай шижиг авсан Живон интернетээс түүний тухай судлан хайж байв. Живон оюутан байх үеийн дурсамжаа бодон Юмиг Америк явна гэд үдэлтийн уулзалт хийж байсан үйлүү түр очоод гарлаа. Дурсамжаараа аясны дараа тэрээр сургууль дээрээ очисон байх ба тухайн үед уран зургийн ангид элсэн оюутнуудын мэдээллээс Юмигийн тухай хайж үзэхэд ямар ч мэдээлэл байсангүй. Дараагаар нь оюутан байхдаа түрээсэлдэг байсан байрны эзнийг хайж очдог. Байрныхаа эзнийг олон таньж тэр хоёр түр ярилцахаар дотогш орцгоолоо. Юмигийн тухай асуухад тухайн үед өрөөнөөсөө гарахдаа 2 сарын төлбөрөө төлөлгүй тэр чигтээ зугтсан ба хамаг хувц сунар бүх юма хിവэр нь замбраагүй орхиод явсан. Үүний дараа Юмигийн гэрийнхнийг хайж очин мөнгө олж авсан гэж өгүүлнэ. Тэгээд Живон байрны эзнээс Юмигийн хаягийг мэдэж аван явлаа. Яг энэ цаг үед шатаар зузан алхах Юмигийн толгойд Анагийн хэлсэн үгс байн байн бодогдоно. Үүний дараа Живон ээлжид судалгаагаа хийж байх ба Ана профессорын 4 жил бэлдсэн тэтгэлэг цангийн тухай гэсэн мэдээлэл гарч ирдэг. Өмнө нь Юмиг өөрөө зуучилж оруулж байсан сургалтын газар руу очиж асууна. Захирал нь их олон хүүхэд гадаад явуулж байсан юм байна. Гэхдээ нэг юм нь Америкт сургалт төгссөн гэхэд дуудлага нь жоохон тэмхэн байсан шүү гэж хэлдэг. Орой болж Юми гишүүдийн эхнэрүүдийн утасны жагсаалтыг гарган сууна. Тэдгээр жагсаалтыг харан хин нь хинбэ хинтээ нь уулзах вэ тухайга бодож байлаа. Цаг хугацаач зогсолтгүй явдгийн адилаар 2017 он боллоо. Энэ үед Живон Юмигийн хуучин гэрлөө очихоор таксинд сууна. Тэгээд Канвондо Хэнчон руу очие гэж очих газраа хэлэхэд таксины жолооч тэр газар одоо бүхэлдээ метроны зогсоол болсон шүү дээ. Очоод зүгээр л хоосон газар байгаа гэж хэлв. Живон тэгвэл тэнд бизнес эрхэлдэг байсан хүмүүс хаашаа явсан болоо гэж асуухад азаар таксины жолооч тэдгээрийг хаашаа шилжсэнийг мэдэж тааран тэд замдаа гарлаа. Нөгөө хэсэгт Юми их л сайхан ааштай уцаар ирэн бас нэгэн гишүүний игнэртэй уулзалт товлж байв. Тэрээр уулзалтаа дуусган гарч ирэхэд уламжлалт ёсоор баян эзэгтэй туслах Юмигийн машин руу мөнгө хийлээ. Ингээд тэрээр учраа олон яаж мөнгө олох аргаа мэдсэн байв. Харин яг энэ цаг үед Живон Юмигийн аав ээжийн ажилуулдаг байсан хувцсны газрыг сургалан явна. Нэгэн хоолны газар орж ирэн хоол идэх далимдаа эзэн эмэгтэйгээс Юми болон тэдний гэрийнхний тухай асуухад эзэн эмэгтэй мэдэж тааран Юмиг Америкт байгаа шүү дээ гэж хэлдэг. Үүний дараагаар Живон Юмигийн ахлах ангийн багшийг олж уулзан асуухад их хөөрхөн охин байсан. Даанч багштайгаа үерхэд сургуулаасаа хөөгдөөд сөөвл явсан гэж сонссон. Тэгээд нэг шөнө манай гэрт орж ирээд учир зүггүй уйлж байгаад гарч явсан. Тэрнээс хойш Юмиг харалгүй их удаж байна гэж хэлдэг. Уг яриаг таслан Живоны даргаас нь дуудлага ирээд орой 7 цагт Юмигийн нөхөр болох жихүүнтэй уулзаарай гэж дарган тушаадаг ба Живон ажлаар хөдөө ирсэн байна амжихгүй байх гэдгээ хэлэхэд ажлаа мундаг хийж байгаа чинь сайн ч чамааг энэ ажилд оруулж гисэн хүнтэй уулзах хэрэгтэй шүү гэж хэлээд тасалдаг. Юмигийн гуйлтаар жихүүн түүнийг арын хаалгаар оруулж өгснийг Живон даанч мэдээгүй байгаа нь харагдана. Дүрс шилжгэд Ана ээжтэйгээ салсан нөхөр охин хоёроо досохоор онгоцны буудал дээр ирсэн байх ба ээж нь Анаг нөхөртөөгөө ярилцаад дахин нэг амьдраад үзгийч зөвлөнө. Даанч Ана үүнийг хүлээж авсангүй. Надад зөвхөн охин минь байхад л болно гэж хэлэн аль хэдийн шийдсэн байгаа нь харагддаг. Тэгээд Ана охиноо олж харангуйж очоод тэрч чаван сансан сэтгэлээ хэлнэ.
Явахдаа нөхөрлөөгөө харан чи бит хоёр ийм болохоор хизээч таардаггүй гэж хэлээд явлаа. Ээж нь ч араас нь ачаа барааг нь аван үлдэнэ. Оройны 7 цаг болон Живан жихүүнтэй уулзахаар ирсэн байлаа. Жихүүн түүнтэй уулзахаар дуудуулсан гол зорилго нь түүнд нэг том хаус бэлгэлэн өөрийнхөө талын сэтгүүлч болгох зорилготой байлаа. Живан үүнийг нь эсэргүүцэн хэлэхэд жихүүн ч жоохон гайхаж байснаа. Цаашдаа чи иймэрхүү байвал энэ байр суурин дээр удаан тогтохгүй шүү. Боломжийг атгаж аавна гэдэг чинь өөрөө чадвар. Яг л манай эхнэр Аана шиг гэж хэлв. Живан Аана ямар боломж атгасан юм бэ гэж асуухад надтай хурим хийсэн шүү дээ гэж хариулах нь тэр. Живан ч түүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэн жигшнүү гэлтэй харагдана. Үзэгдэл шилжихэд Юми машинаасаа буун хид хідэн уулзалтуудаас олж цуглуулсан мөнгөө машиныхаа арын багажинд цүнхэнд бөөгнүүлсэн байлаа. Нөгөө талд Живан ажил дээрээ байх ба түүний ажил дээр нь хүртэл нөгөө хаусныхаа материалыг аваач тавьчихсан. Хэлж байсан зөвүүн үгнүүдээ хүртэл цаасан дээр бичээд наачсан байгаа нь түүнд дарам тулж байв. Тэгээд Жимэлээ шалгатал Америкийн их сургуулиас асуугаад орхисон Юмигийн сургуулийн гэрчлэгээ ирсэн байх бөгөөд сургалтын газраас авсан гэрчлэгээтэй харьцуулж харан ямар нэгэн зүйлийг тунгаан бодно гэлтэй. Яг энэ үед Аана охиноо ирсэнд ихэд баярлан их хүн болсон юм хойно охиндоо хэрэгтэй зүйл аван дэлгүүрхэсч байлаа. Маргааш түүний охины төрсөн өдөр бөгөөд торт захиалан гарав. Үзэгдэл шилжихэд Юми жихүүн хоёр сонгуулийн байранд ирсэн байгаа нь дуйлан шуугантай харагдана. Хотын даргын сонгуулийн хариуг зарлахад жихүүн ялалт байгуулжээ. Бүгд түүнд баяр хүргэн Юми ч хүссэн хүсээгүй хүчээр шахуу инээж зохиолын дагуу эндэр дээр гарч түүнд цэцэг өгнө. Нөгөө талд Аана алдсан мүзээ дээрээ хүн хүлээнүү гэлтэй цаг харан сууж байв. Жихүүн ч хожлын баяраа тэмдэглээд ямар ч сөхөөгүй байгаа нь харагдана. Туслах нь Юмиг шөнийн 3 цагт гэрт нь хүргэж өгөөд явлаа. Туслахын хувьд цаг наргүй энэ ажил нь түүнийг ихэд ядраан лифтээр буух хэсэгхэн хугацаанд зүрмэглэж орхижээ. Нөгөө талд ч бас ядарсан Юми шалан дээрээ шуудал хөвтөд өгөн тэр. Маргааш өглөөнч болж Юми шалан дээрээ сэрсэн харагдана. Харин жихүүний хувьд тэрбээр ус толгоогоо засуулан байх ба хотын дарга болсон түүнд бүгдэл долгонон сүрдэцгээж байлаа. Үүний дараа Юми бас л ээлжилт уулзалтаа хийсээр л сууж байв. Иймэрхүү уулзалтанд тэрбээр худлаа инээмсэглэл сайхан ааш хоёроо хизээч мартаж болохгүй. Тэгээд баян эзэгтэй явхаар болсны дараа Юми дахин нэг уулзалтыг хүлээн сууна. Юми ууттай мөнгө рүүгээ харан яагаад ийм амархан юм болоо гэж өөртөө хэлнэ. Дараагийн уулзах хүн ч ирж Юмигийн царайны хувирал тэр дороо өөрчлөгдөх нь илхэн. Уулзалтуудаа амжилттай дуусгасан Юми ими сан орж ирэн энгийн үеийнхээсээ арай л их идчихлээгээд им аван гарах гэж байтал мэдээгээр нөгөө Анагийн тавилгын музейн гараажт машин дотроо нэгэн 30 хэдтэй эмэгтэй нас барсан байдалтай олдлоо гэж мэдээлж байдаг. Үүний дундуур Имийн сан ч Юмиг танин та Аана профессор мөн биз дээ? Тантай зураг даруулж болох уу гэж хэлнэ. Юми энэ л хэмжээний хүмүүст аль хэдийн танигджээ. Тэрбээр дараа нь үйл явдлыг ажиглахаар тавилгын музейгээр албаар өнгөрөн явна. Юми ч битүүхэндээ Анагийн болов гэж бодож байлаа. Гэртээ ирэн гаражтаа машинаа тавьчихад цааш гэрлүүгэн орохдоо шатаар биш лифтний товчлуурыг дарах нь тэр. Энэ үйлдэлээрээ тэрбээр Аанаг байхгүй болсон гэдэгт бат итгэсэн бололтой. Ингээд энэ хүртэл Аана киноны маань 4-р анги байлаа. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк, subscribe итгэвтэй дараарай. Баяртай үзэгчдээ.